За начиг кофе уух дуртай хүн байвал нааша анхаарлаа хандуулаарай. За би ч одоо сүүлийн үед тэр сайн энэ сайн гэл кофенд янз бүр юм холиол уугаад гэсэн чинь бас зарим юмыг алдсан байна. Юу гэхээр одоо нөгөө сүүлийн үед би чинь нөгөө кофенд доош нөгөө халбаг Монголоос ирсэн халбаг шар тус хийгээд уугаадсэн чинь тэр шар тус чинь одоо хансан өөх тустай учраас ялангуяа зүрх судасны өвчнөөр өвдөх магадлалтай өндөр одоо холестерин ихтэй. За тэгээд нөгөө даралт ихтэй хүмүүс бол ерөөсөө тэр шар тусыг бол ерөөсөө ууж болохгүй юм байна, хэрглэж болохгүй юм байна. Би болохоор кофендээ хийгээд уугаадсэн. За тэрнийхээ оронд одоо хамгийн зөв тос юу вэ гэхээр нөгөө MCT oil байгаа. MCT oil нь болохоор тэр коксийн тос болон тэр далдуу модны навчнаас гаргаж авсан тосыг MCT oil гэдэг. За MCT oil-ыг болохоор өглөөдөө нэг халбарыг өрнө кофендээ хийгээд ууж яхад бол тэр чинь өсөг мэдрэмжийг дараад гидсийг цатгалан болгодог, эрч хүч, энерги өгдөг. Тийм учраас одоо ялангуяа цусных сахарын хэмжээг хянаж байгаа хүмүүс бол маш ач тустай байдаг. Тэгэхээр одоо MCT oil-ыг кето хэрэглэдэг хүмүүс аягүй хэрэглэдэг. За дараа нь юу яаж болох вэ гэхээр коллаген биднээс нэр зарснаар коллаген. За коллаген чинь болохоор арьс хумсыг нөгөө хатуу болохоос гадна арьсыг гоё өнгөлөг болгоно тий. Тэгээд тэрнээс гадна биднүүсийн бүхэл булчин шүрмэс яс энэ тэрийг одоо тэтгэжээдэг том одоо уураг гэсэн үг. Тэгэхээр бид нар жил ирэх тусам одоо биеийн дэх одоо коллаген алдаад идэг. Тийм учраас өдөртөө одоо доор хаяж одоо кофе уухтаа зүгээр уухгүй доор хаяж нэг аяг халбарыг ууж ах хэвээр. За тэрнээс гадна кератин гэдэг нэг юм байдаг. Кератин болохоор ялангуяа залуу хүмүүс аягүй сайн мэддэм да нөгөө дасгал хийгээд фитнес хийдэг хүүхдүүд нөгөө булчин шүрмэсээ хөгжүүлэх булчингаа нөгөө нэг одоо өвдсөн тэ нөгөө булчин шүрмэсээ нөгөө булчин дасгал хийснийхаа дараа тэрийг нөгөө ядарсан булчингаа сэргийх зорилгоор одоо хүч тамир тэнхий хэрэглэх зорилгоор кератин аягүй хэрэглэдэг шүү дээ тий. Тэгэхээр кератиныг бол бас доор хаяж өглөөдөө нэг халбарыг ууж авах маш сайн гэж байна. За тэрнээс гадна сид байгаа. Chia seed-ийг бас би бол ерөөсө кофенд хийж уудаггүй. Гэсэн чинь chia seed-ийг болохоор яаж ууж болох вэ гэхээр 7 хоног болгон одоо нөгөөдгөө сайн нунтаглах юм байна. Нунтаглаад одоо пудр хэлбэрээр нь нэг цааны халбгаар өглөө олгон кофед нэг аягийг нэгийг хийгээд 7 хоног бол ингээ хийгээд уух юм байна. Тэгвэл нөгөө chia seed-ээ 7 хоногт нэг удаа л тэгж бэлдэх гэж байгаа байхгүй. Яг л тэр нөгөө тэг хөрчөндөө сайн тагтаа шилэн савнд тэгээ хөрчөндөө гадаж байна. За whey protein гэхээр нөгөө нэг одоо бас л залуучууд нөгөө уураг уугаал булчингаа нэмдэг штэ тий. Тэрийг булчингаа нэмдэг тэр уургийг чинь whey protein гэдэг штэ. За тэр whey protein-ыг бас уух хэрэгтэй байна л да. Яг л тэр 60-аас дээш насны хүмүүс болохоор анаболик одоо дөдрөл одоо эсэргүүцэл хүний биед явагдаад эхэлдэг учраас 30-40 настай хүмүүс байдаг нөгөө одоо протеин уураг уугаал дасгал хийхээр одоо булчин хөгждөг штэ. Тэгэхээр 60-аас дээш насныханд болохоор тийм булчин хөгжих юм бол байха болчдөг гэсэн үг юм байна. Тэгэхээр ялангуяа одоо хөшөрч байгаа 60-аас дээш насныхан жил болгоно булчингаа угаасаа бид нар чинь булчингаа залуугаасаа алдаал байгаа шүү дээ. Тэгэхээр ялангуяа 60-аас дээш насныхан одоо ямар ч булчин байхгүй болсон булчингаа буцаж одоо нэг хөгжүүлэх боломжгүй болсон байдаг. Хөгждгүн байна л да. Ердийн хоол ямар уурагтай мэдсэн ч гэсэн хөгжих боломжгүй байдаг учраас тэр whey protein тэр юуг болоо өглөө одоо кофенд нэгээс 2 халбарыг өглөө олгон хийж ууж явах тустай гэж хэлжээ. Turmeric хар перц чинь болохоор нөгөө биений эсэргүүцлийг сайжруулахаас гадна нөгөө өрөвсөл бас намдах үйлчлэгээтэй учраас одоо тэрийг дөрөвний одоо жижиг халбарыг 4-ний 1 хуваасантай тэнцүү ууж явах одоо кофендээ хийж ууж байгаарай гэж зөвлөж байна. За тэгээд одоо хэрвээ кофега хараар уух боломжгүй хүмүүс байх юм бол зүгээр сүү хийж байхаа оронд нөгөө шар бурцганы сой одоо сүүг хийж явах хэрэгтэй. За тэр нь болохоор маш өндөр хэмжээний уурагтай ургамлын гаралтай учраас одоо эрч хүч өгнө. За тэгээд нөгөө файбертай учраас ингээд ер нь одоо шар бурцганы сүү одоо кофендээ хэрэглээрэй гэж зөвлөдөг юм байна. За cinnamon болохоор цусны сахарын хэмжээг одоо хянаж байгаа хүмүүс cinnamon ууж явах хэрэгтэй.